Хай, өнөөдөр би жоохон сүүн кологоор ярина шүү за. Яагаад вэ гэхээр ханаа турцсан байхгүй юу? Хоолой өвдсөн. Гадаа хэд талуу тэгээд дотор орохоор кондишнтэй хүүтэн кондишнтэй болохоор шууд ингээл хоолой өвдөл паг. Өнөөдөр хэдтийн лут завны баярын өдөр. Бэлгийн тооллын 5 сарын 5 гэсэн үг. Тэгээд нийтээр амралтын өдөр байхгүй юу? Өнөөдөр хэдтийн гол устай газруудаар лут завны уралдаан болно. Нөгөө юм урт нарийнхан зав бидэн шүү дээ. Тэрэн дээр яг доторонд нь хүмүүс нь яг шилжүүлээ хараа суучдаг. Тэгэд хоёр талдаа сэлүүрээр амар хурд ингэ сэлүүртэй уралддаг. Би яг тийм сэлүүртэй завинд бол нэг сууж үзээгүй. Үзээгүй ч гэж тэ бүр багтаал суужсэн байна. Тууны амралтаараа өдөө нөгөө өвэмэгэндээ сэлэнгэд очихдаг байх та. Ганц нэг удаа сэлүүртэй завинд суужсэн. Гэхдээ хүүхдүүдийг нэг суулгадаг байсан болохоор бас нэг гоё явдгүй байсан юм. Өнөр парк дээр айгүй суудаг байсан шүү дээ. Анх нөгөө паркийн завин нэм сэлүүртэй зав байдаг гэсэн шүү дээ. Сүүл рүүгээл нөгөө дугуй шиг жийдэг зав болцсноос ш. Тэгэл нөгөө бүр нөгөө талын үнцэг юу гэдэг вэ? Цагаан баг байдаг лөө. Мэдгүй загсны тэр хавцаа очиод буцаж тойрч иргэдэг. Мэдгүй гоё л байсан баг. Гэтэ тэр үед чи дотор нь байсан хүмүүс өөрөө сэлүүртдэг байсан баха тий. Завин дотроо бас нэг сэлүүрчэнтэй явдаг ч байлоо мэдгүй мартчих. Миний загсан йогийн гут сэрж байна. Ботсноос хамаагүй гоё ирсэн байна. Би өмнө нөгөө шууд гэрээгийн гуцсан дээр хийждэг гэсэн болохоор ингээд цундаа ойрд ингээд хийхлээр хөлс гараад тэгээд ингээд гулгаад исэн байхгүй юу. Тэгээд йогийн гутас авсан нь ч яг болж гайгүй таалагдлаа. Гэтэ миний загсан энэ өнгө жоохон амархан халтар болдог өнгө үгүй юу. За одоо яах вэ? Тийг халтайлах хэрэглэндээ. Би яг энэ жил болохоор хавар эхлэх үеэр л йог хийж эхлээд тэгээд өөрийгөө ер нь тууштай байж чадвал урамшуулж йогийн гудас авъя гэж бодож исэн ялбаар авахгүй байгаад исэн. Тэгээд дор хаяж 3 сар өөрийгөө харъя гэж утсан. Тэгээд эхний 2 сартаа болохоор ер нь би гайгүй 7 хоногт ер нь 2-3 удаа бол тогтмол хийжсэн. Тэгээд сүүл рүүгээ болохоор гадаа халуун болоод тэгээд йог хиймэргүй санагдаад тэгээд баг сүүлийн сар бол юу вэ? Сарда 2-3 удаа хийсэн баг. Өнөөдөр хэдтийн элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлийн өдөр уурчигдраас эхэлсэн баха. Яг 3-4 өдөр орон даяар үргэлжилдэг. Тэгээд яг үндсэн хэдэн хичээлүүдээрээ шалгалт автгийн яг монгол хэл тоо монгол хэл чих шиг хэл бичиг, математик, гадаад хэл, түүх нийгэм, биолог, хим, физик өөр юу гэдэг лээ. Газар зүй гэсэн ийм үндсэн хичээлүүдээрээ шалгалт автгийн. Эдтүүд энэ эрсдэлтийн ерөнхий шалгалтанда маш их ач холбогдол өгдөг. Ер нь яг энэ шалгалтаар хүний амьдрал тэр чигтээ шийдэгддэг гэж баг үздэг. Гэтэ Солонгос бас тийм ч тий амар их ач холбогдол өгдөг гэж сонсч байсан. Тэгээд ер нь яг сүүлийн нэг 7 хоногийн өмнөөс эхлээд ер нь сөөхөөс мэдэгдэл гаргаад исэн. Байрны засвар хийжээгээ бол тэрийгэ зөксөөгоорой. Дуу чимээ гаргах бол зөксөөгоорой. Амтан тэжээдэг бол амтнаа ерөөсөө ингэж гадуур хошивчгүй хуцуулж ч юм уу эсвэл ингэж дуургаж болохгүй шүү. Энэ ч нөө нэг эсэлтийн ерөнхий шалгалтаа өгч өгөө хүүхдүүд хичээлээ бэлтжижээ амар чухал үе. Бүгдээр анхааралтай байна тэргээд ер нь сануулга өгсөн байсан. Хятадууд чиш гайбимийн буюу одоо мэдлэг боловсрал хувь заяаг өөрчилдөг гэж ярьдаг. Тэр үгэнд айгүй хитэгдэг болохоор бас энэ эсэлтийн ерөнхий шалгалтанд маш их ач холбогдол өгч яг ингээд одоо шалгалтанд орж байгаа биш хүмүүс нь хүртэл амар их ач холбогдол өгдөг. Өчигдөр болохоор математик, хэл, бичиг тэгээ гадаад хэлний шалгалт нь явагдсан байх. Зурагтаар нөгөө гараад исэн байхгүй юу? Шалгалтанд ороод гарч ирж байгаа хүүхдүүдээс яриа аваад исэн. Тэгсэн чинь ихэнх хүүхдүүд ботсноос хамаагүй хэлбэр байлаа гэж ярьжсэн. Шалгалтын материалыг мэдээж улсаас боловсруулж байгаа болохоор одоо материал нь илүү хэлбэр байна гэдэг чинь хүүхдүүд илүү өндөр оноо авна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь юу гэсэн үг бах вэ? Тэгэхээр илүү их хүүхдүүдийг их сургуульд оруулахыг хүсэж байгаа гэсэн үг үү? Тэгээд илүү их дээд боловсралтай ажилчин ангийн хүмүүс гарч ирнэ гэж ойлгох уу? Аль эсвэл тэгэхээр чинь тэгээд ялгааг бол их сургуулиудын нөөц хязгаартай шүү дээ. Тэгэхээр чинь их сургуулиуд бас босоогоо нөгөө өсөж магадгүй л тий.
Тэгэхээр нөгөө талдаа болохоор их сургуулиудын рейтинг өсч магадгүй. Би өөрөө яг элсэлтийн ерөнхий шалгалтаа нэг сайн өгч өгөөгүй маа. Тэрэндээ ер нь жоохон харамсдгийг. Яагаад вэ гэхээр би яг 9 дугаар ангид төгсчөөд муйсын байгаль их лицейд шалгалт өгөөд тэгэд тэнд сурахаар орсон байхгүй юу? Даанч тэрний байрал нь манай гэрээс аягүй зайтай. Тэгэд гэрийнх нь намайг 10 жилээ төгсөөд гадаадд сурах юм чинь эртхэн нэг гадаад хэлний хүнсгэрүүлсэн сургалттай сургууль руу орхон дэргэд тэгэд би тэр лицейд нэг 2-3 сар л явсан баг. Тэгээ шилжээд өөр хувийн сургуульд орсон чинь тэр сургуульд бас яг ингээд хичээлүүдээ амар сайн ингээд сурч чадаагүй маа. Яг тэрнээс болоод би элсэлтийн ерөнхий шалгалтаа бас айхтар хүсэж исэн оноогоо авч чадаагүй л гэж боддتي. За бай бай.